Ховд аймгийн засаг даргын 2025 оны 1-р сарын 31-ний өдрийн захирамжаар гендрийн салбар хороог 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилэн байгуулсан байдаг. Гендрийн салбар хорооны гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын урт дунд хугацааны бодлогын баримт жижиг, хөгжлийн зорилттой хөтөлбөр, гендрийн үндэсний хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэнд нь хяналт тавих, гендрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй юм а. За шинжилэн байгуулагдсан гендрийн салбар хороо анхны хуралдааны энэ өдөр зохион байгуулж 2025 онд 4 зорилт 25 арга хэмжээ хэрэгжүүлэхээр санал оруулж хэлэлцлээ. Гендрийн салбар хорооны анх дахь хуралдаа өнөөдөр боллоо. Бас нэлээд урт хугацаанд нэлээд өргөн хүрээнд оролцоотой боллоо гэж бодож байна. Өнөөдрийн энэ жилийн тухайд засаг даргын захирамжаар батлагдсан хороо маань 27 бүрэлдэхүүний бүрэлдэхүүнтэй. Энэ дотроо бас төрийн бус байгууллагуудын оролцоог нэлээд хангасан. Дотроо мэдээж бүтцсэн ус гендрийн оролцоог хангасан ийм байдлаар хийлээ гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын тайлангаа хэлэлцээд эх жилүүдэд хийх ажлынхаа төлөвлөгөөг ерөнхийдөө гаргалаа. За бид бүгдийн зүгээс ер нь Ховд аймагт анхаарах олон зүйлүүд байна. Ялангуяа бид нар гендер гэдэг асуудлыг хүмүүс маань хэдийгээр нэг хэсэг нь ойлгоод нэг хэсэг нь ойлгодгүй боловч дийлэнх болгох нь эмэгтэйчүүд гэдэг ийм байдлаар ер нь ойлгоод эмэгтэйчүүд чиглэсэн төлхөө үйл ажиллагаануудыг бол хийж хэрэгжүүлж ирсэн. Тэр энэ удаагийн хурлаас бид бүхэн бас нэг шийдэж байгаа асуудал бол ер нь энэ эрхчлүүдэд 1 жил, 2 жилийн хугацаанд ч юм уу эрхтэйчүүдэд бас нэг цөм болгож бүгдээ гендрийн асуудлыг нэрье. Тэгэхгүй бол эрчүүд маань бас бүхий салбарт хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хамгийн түрүү эрүүл мэндээрээ хохирч байна. За эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслал гэдээ аваад үзэхэд эрэгтэйчүүд маань бас эднээс 5.4 жилээр бол бага насалж байна гэдэг ийм асуудлуудад бид нар байгаа учраас энэ удаа бол бид нар бас төрийн байгууллагын үйл ажиллагааг бас энэ иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор бас шийдъя. Тэр дундаа бас Ховд аймагт маань бас энэ уул уурхайг дагсан энэ эрчүүдийн асуудал, гэр бүлийн асуудал нэлээд том анхаарал татсан асуудлууд байгаа учраас бид нар уул уурхай руу чиглэсэн, за нийт эрчүүд рүүгээ чиглэсэн, за дээрэс нь төрийн тусгай байгууллагууд руу чиглэсэн гэдэг, за эрчүүдийн эрүүл мэнд рүү чиглэсэн энэ тусгай эмнэлэг байгууллага, за явж бас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү их урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа руу анхаарах ч гэдэг юм уу. За дээрэс нь охид өсвөр насны охидуудын бас анхаарал татгуулж нэлээд олон асуудлууд бас энд яригдлаа. Энэ лүү чиглэсэн асуудлууд нэлээд төлхөө байх ёстой байна гэдэг чиглэлээр бид нар бол ярилцлаа. Тэгээд удахгүй бас энэ төлөвлөгөөнд оруулсан эхний улиралдаа багтаагаад бас нэг эрчүүдийнхээ зөвлөгөөнийг хий. Эндээс бас эрчүүдийн холбоо гэж байдаг боловч бас тодорхой хугацаанд бол удирдлаггүй явсан. Тэгэхээр энэ удирдлагыг бол шинжилэн зохион байгуулж ингэж эрчүүдийн холбоог бас эмэгтэйчүүдийн холбоотой энэ тэнцвэрс хэмжээнд бас зохион байгуулж төрийн бодлогож оруулж бас ингэж гэр бүл эмэгтэйчүүд гэдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн гендрийн асуудлыг гэр бүлдэн төвлөрүүлж ингэж зохис байдлаар авч үзье гэдэг ийм асуудал дээр анхаарал ер нь санал бол төвлөрлөө. Хурлаараа 2025 оныг Ховд аймагт эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, эрчүүдийн холбоог шинээр байгуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэх талаарч мөн тусгасан байна.